ямар нэгэн ажил үйл сайн дурын ажил хийчихэд оройтод гэртээ хариул ингээд эцэгтэй уурлах ч юм уу ч одоо хаагур юу хийгээд яваад байгаа гэдэг ч юм уу ингээд уурлах тохиолдол бол нэлээд байна. Тэнгүүд яг зөрүүлээд уурлахгүйгээр би ингээд ийм үйл ажиллагаа хийгээд явж байгаа маа. Энэ ингээд надад ингээд буцаагаад ийм үр ашиг би өнөөдөр ийм сурж авлаа гэд эцэгтэй ийм уурлахгүйгээр яг цэвэр ойлгуулад ярил эцэг их хүүхд хоёрын хооронд тийм сэвс суулгахгүй. Хүүхэд радио 107.5-аас хүрдэг хүүхэд мэдээ хөтөлбөрийн өнөөдрийн зочноор Сонгой Архан дүүргийн ирээдүйн зохицуулбар сургуулийн 11-р ангийн сурагч Хүслэн оролцож байна. За өнөөдөр Хүслэн бит хоёрын хувьд өсвөр насны хүүхдийн одоо гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцааны талаар ярилцах гэж байгаа. За тэгэхээр манай Хүслэнгийн хувьд эхлээд сонсогчдоо өөрийгөө танилцуулаа. Тэгээ хоёлаа яг гол сэдв рүү оръё. За тэгээ. За сайн байцгаана уу? Намайг Хүслэн гэдэг. Би одоо 17 настай. Сонгой Архан дүүргийн ирээдүйн зохицуулбар сургуулийн 11-р ангиас суралцдаг. За тэгэхээр ер нь өсвөр насны хүүхдийн харилцаан те мэдээж аав ээжийн гүйцэтгэдэг өндөр л байдаг байх. Гэхдээ нөгөө юу гэдэг чтэй судалгаагаар гэмүү те ингээ угаасаа өсвөр насны хүүхэд бол нийгэмшгийн тулд нөгөө аав ээжээсээ холдохыг эрмэлзэж эхэлдэг гэд тэгдэг. Тэр ер нь хэр үнэнээ ортой вэ? Яг хүн болгонд харилцаа адилгүй л дээ. Одоо нэг зарим хүүхдүүд яг эцэг гэхээр хүмүүждэг бол зарим хүүхдүүд эцэгээс хол хүмүүжхийг илүүд үздэг ч юм уу. Хүн болгон харилцаа адилгүй. Тэгэхээр чиний хувьд ямар байдаг вэ? Би бол эмээ дээр өссөн. Би бол одоо энэ ихэнх кинодыг наа хүмүүс жоон хөгшин бодолтой гэж ярьдаг аахгүй юу? Би тэгээд нэг багасаа л юм сүтэ цаа авахгүй бол баг өдрийг даахгүй ч юм уу нэг тиймэрхүү сэтгэлгээтэй өссөн болохоор тиймэрхүү байдаг. Ер нь бол жоо амьдралын буйртай тийм нөгөө юм буйртай хүн шиг боддог л гэсэн үг юм тийм. Окей. За тийм бол юу ер нь юм яг чиний одоо хүслэн гэдэг хүүхдээ хуваар те аав ээжтэйгээ харилцах харилцаанд нь гардаг тийм айгүй тулгамддаг асуудал ч юм уу тийм зүйл байдгүй. Байлгүй яг уу. Хүүхд толгонд тийм асуудал байгаах. Үйл ойлгоцол бол хамгийн том асуудлуудын нэг нь. Үйл ойлгосонд нь юу орж байгааг гэвэл жишээ нь би ингээд ямар нэгэн ажил үйл сайн дурын ажил хийчихэд оройтод гэртээ хариул ингээд эцэгтэй уурлах ч юм уу ч одоо хаагур юу хийгээд яваад байгаа гэдэг ч юм уу ингээд уурлах тохиолдол бол нэлээд байна. Тэнгүүд яг зөрүүлээд уурлахгүйгээр би ингээд ийм үйл ажиллагаа хийгээд явж байгаа маа. Энэ ингээд надад ингээд буцаагаад ийм үр ашиг би өнөөдөр ийм сурж авлаа гэд эцэгтэй ийм уурлахгүйгээр яг цэвэр ойлгуулад ярил эцэг их хүүхд хоёрын хооронд тийм сэвс суулгахгүй. Зарим хүмүүс ямар алдаа гаргадаг вэ гэвэл эцэг их ингээд нэг хайрын хилэмж гэдэг нь хүн болгоны харилцан ядалгүй. Эцэг их уурлаад ингээд уурлаж тийм энэ тэгдэж штэ ингээд хайрын дотроо халан гаднаа гэд хэлдэг. Уурлалгүйгээр эцэгтэйгээ ярилцаад үзвэл мэдээж эцэг болгон л хүүхдээ ойлгохыг хүсэж байгаа. Яг тийм учраас эцэгтэйгээ ярилцаад үзвэл юм үйл олгоцол хизээж гарахгүй. Хүслэнгийн хувьд яг ярилцаад шийдэл хүртсэн жишээнүүд байдгүй. Миний ирээдүйн мэрэгжил дээр бол айгу хэцүү байсан. Одоо ингээд ээж аав маань ангаахын чиглэлээр яв. Одоо ингээд эртнээс юугаа тодорхойлоод одоо бараг газ мэрэгчлээс тодорхойлоод тэр мөрөөдлийн төлөө хүрх гээд яв гэж хэлдэг байсан. Гэтэ энэ зөв л дөө. Би болохоор ийм олон зүйл туршиж үзээд олон зүйл сурч мэдээд тэгээд сонголтоо хийхийг илүүд үздэг байсан. Тэгэд аав ээж минь намайг болохоор анагаахын чиглэлээр чи эмч бол гэж хэлдэг байсан. Харин би болохоор үгүй би нийгмийн чиглэлээ би хүнтэй харилцах талаар илүү надад сонирхолтой байна. Би ингээ энэ чиглэлээр ажилламаар байна гэсэн чинь манай аав ээж энэ наач нь мөнгөсөө олохгүй штэ гэдэг юу нийтлэг эцэг эхийн хэлдэг тийм асуудал бол нэлээд тулгардаг байсан. Тэгэд нэг орой суугаад нэг юусоо шийдэл төрөх байгаадс байхгүй юу? Зөвхөн хальт ярилцаал чи мэрэгчлээ яах чинь гэдэг нь би нэг өлегтэй хариухгүй ч юм уу нэг яг тэр үед нь яг манай ихч анзаараад та ингээд нэг орой ингээд суугаад ярилцаад шийдэлд хүрчүүл яасан юм бэ гэд хэлж исэн. Тэгэхээр бас тэгээд бид нар яг хоолныхаа араас ярилцаад мэрэгчлээ яаж сонгох уу? Одоо ингээд би эцэгтэйгээс надад дахиад ингээд нэг жилийн хугацаа өгчхөө би ингээд нэг жилийн хугацаанд ингээд мэрэгчлээ тодорхойлоод ингээд энэ мэрэгчл надад ямар үр ашиг өгөх юм би ингээд зөрүүлээд ингээд эцэг ихтэй тайлгнах маягаар тгий гэж бид ярилцаа шийдэл төрсэн. Тэгэхээр за тэрийг бол шийдсэн юм ээ. Тэгэхээр яг хүслэнгийн хувьд те эцэг их гээд ингээ яриад хараа айгүй ерөнхий над санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг аавтай байх одоо нөгөө аав нь те өсвөр насны хүүхдэд ямар нөлөө үзүүлдэг, харин ээж нь ямар нөлөө үзүүлдэг тэр нь ялгаатай
байдаг л байх гэж би бол бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр яг ингээд тус нь аваад үзвэл ямар онцлог ялгаа байдаг вэ? Аавын хувьд бол яг хуу нэг зарим хүмүүс аваасаа бүр амар яд штэ ингээл аав битилэрэ мэлэрэ гэдэг нэг тиймэрхүү асуудал нэлээд гардаг. Миний хувьд бол би энэ аавтай сайн бол ярилцаж үзээгүй. Манай өглөө гараал орой ирдэг. Миний нүдэнд бол ийм бүртэй тий ийм хэр багийн юмд уурлаад идэггүй, хэр багийн юмд ийм өглөөд идэггүй. Тийг санагддаг. Ээж болохоор харин эсгээрээ яг асуудал гараад шууд ингээд хилээд би энэ ээжтэйгээ айгу нилээн ярилцдаг. Бид хоёр ингээд хоол хийхдээ ер нь хамгийн их ярилцдаг байхгүй юу? Одоо ингээд орой морой 6 мургаа гээд ээж яаж тараад миний хичээлд бас тараад ингээд хоол хийх мөчөд бол бид хоёр бүр 9 шит юм яд ингээд заримдаа хүмүүлэн заримдаа хүн сайлна гэх мэт ингээд янз янз юм ярьдаг. Тэр үед л хамгийн гоё яг хүнтэй ярилцаад юм ойлголцоо тий яг нэг зүйлдээ нэгдээд ярилцах хамгийн гоё. Ээжтэйгээ тэгж ярилцаад яг шийдсэн зүйлс байдгүй эсвэл ингээд ер нь байдгүй. Харилцааны тал дээр айгу ээжтэйгээ нэлээд юу болцдог, юм найз шиг болцдог. Тийм. Тэгэхээр харин аавтайгаа яагаад ярилцдаггүй вэ? Магадгүй оройцсон ч гэсэн ирээ ярилцъя гэвэл жишээ нь аав чинь чиний гээд мэрэгчлээ сонгох гэж хад ямар нэгэн нөлөө үзүүлсэн үү? Аав чи хэлсэн үгс ер нь амьдрал чи яаж нөлөөлдөг вэ? Аав надад ингэж хэлж ирсэн. Чи ингэж хүссэн юм хий. Би ингэж чамайг заавал энийг хий гэж шаардахгүй. Чи ингэж юунд дуртай байна тэрийг хий гэдэг нь надад үнэхээр таалагддаг. Манай аав шойр нь ажлыг ер нь жоохон ийм баг там юм шиг бүлээж авдаг ингээл тэ арай гэж тэ 5 дахь дууслаа арай гэж нэг хасан бүтсэн арай гэж амарлаа ёо амар ядаж байна гэд багаас нь тийм юу мэдлэг өгчөөр том болоод ажил гэж нэг зүгээр юм тамийн газар гэж боддог байсан. Тийм ингээд хүсээгүй мэржлээ сонгох одоо ямар үр дагавартайг ер нь айгу хэлдэг байхгүй манай аав хоёр. Одоо ингээд чинь хүссэн мэржлээ сонгож иж ингээд чиний амьдрал чинь ингээд юм илүү цаашдаа гэгээлдэг байна гэдгийг айгу хэлдэг. Манай аав бол гоё асаа хэлдэг. Тэгэхээр яг тэрэн зүгээр чамд айгүйх нөлөөлсөн. Тэгэхээр яг одоо бол юм гэр бүлийн харилцаанаасаа гэр бүлийн одоо аав ээжийнхээ нөлөөллөөс ямар ч гэсэн нөгөө мэрэгжлийн асуудал шийдсэн байгаа. Тэгэхээр өөр те яг чиний зүгээр юм жишээ нь сургууль дээр ч гардаг асуудал ч юм уу эсвэл юм нийгэм гэр бүлээсээ гадуур үүсдэг асуудал дээр те аав ээж чи одоо ямар нэг тийм нөлөөлөл байдгүй тэрийг шийдвэрлэхэд эсвэл даван туулахад эсвэл одоо өсвөр насны хүүхдүүдийн хувьд сэтгэл зүйн аюу докторгүй үед байдаг тийм үеүүдэд туулахд ч юм уу. Саяхан бол миний өмнөх үлрэл би нэлийн загуу байсан байхгүй юм аж ахуйн сайн дурын ажуугаар нь ингээд юм сургалт мургалт гээд нэлийн загуу хичээлдээ заримдаа хичээлээсээ чөлөө аваад заримдаа хичээлээсээ хоцроод тэг ингээд жоохон хичээлээ түр ингээд завсарлцсан байсан чинь миний дүү нэлээ муу гарцсан. Тэг ерөөсө дүн муу гарахгүй чад гинт жоохон муу гарцсан чинь аав ч ингээд гинт гайхаж штэ мэдээж ингээд ангиас хамгийн муу доор орж морцсон байсан чинь аав ч гайхаад юу болж байна яаж ийн гэд. Тэгээ би ингээд хэлсэн би ингээд хэсэг хугацаанд энэ талаараа ингээ өөрийгөө аягүй хөгжүүлж байна. Би ингээд сайн дур ажилт хийснээр ингээд хичээл дээр аваагүй мэдлэгээ би ингээд авж байна. Би ингээд буцаад аав ээжтэйгээ ингээд ярилцаад ийм шийдэлд хүрсэн. Би хичээлдээ бол явж байна. Миний дүн муудахгүй. Тэгээ би ингээд хүссэн зүйлээ хийгээд ингээд явж байна гэдэг шийдэлд хүрсэн. Тэгээ яг хэлсэн үгэндээ ер нь хүрж байгаа гэсэн үг юм. За ер нь хүрхийг хичээж байгаа л. Тэгэхээр зөвөр магадгүй аав ээж чинь тэр үед чамайг бойл гэж хэлж болох л байсан баг л та. Зөвөр тэр үед нь чиний хэлсэн үгэнд аягүй итгэсэн болов уу гэж би бодлоо. Хүүхдээ итгэл хүссэн. Нөгөө ярилцах аягүй дуртай би ингээд хүн амьтантай. Одоо ярилцаад газ ийм зарим хүмүүс ингээд ярилцахгүй яах гэдэг нь мэддэггүй ингээд нэг юм юу байгаад байдсан шүү дээ. Ойлгомжгүй. And би надад ингээд ярилцаад газ шийдчихэн аягүй амар санагддаг байхгүй юу? Одоо ингээд газ ярилцаад ойлгомжгүй байгаа зүйлсүүд ингээд ярилцаад шийдчихэн надад үнэхээр амархан санагдаад байдаг. Аав ээж чи айгу залуухан хүмүүс хаа. Тийм болохоор ингээ магадгүй арай өөр талаас нь хүлээж авч байгаа юм болоо гэж надад санагдлаа. Зарим хүмүүс бол айгу тийм эсрэг байр суурьтай байж болох гэж санагдаад байна. Манай аав ээж залуу хувьд бол залуу нөө ойлгох тал дээр ингээ ойлгохыг хүсээд байгаа. Тэгээ заримдаа би ингээ ойлгохгүйгээд одоо баг хаалгаа хаагаад би ингээ таад баг ярилцахгүй гэдэг болохоор тэр юм жоохон ингээ үл ойлголцоод хэцүү байдаг. Ямар сэдвийг аав ээжтэй ойлгуулмааргүй гэдэг юм бэ? Ямар сэдв хүрээлэл манай аавч хүрээлэлээ зүг сонгорой одоо ингээд найзуудаа зүг сонгорой амьдралынхаа найзуудыг зүг сонгорой гэдэг тал дээр айгу багаас маань айгу заа зөвлөдөг байсан. Тэгэхээр хүслэнгийн хувьд яг
ийм гоё гэр бүлтэй. Энэ бол айгүй азтай зүйл. Тэгээд дээрэс нь аав ээжтэй чамайг сонсдог, сайн ярилцдаг, ойлгодог. Тэгэхээр мэдээ чамд ингээд аав ээжтэй хэлмээр идэг зүйл байдаг бах тий. Тэрийгэ хэлээ. Тэгээд дээрэс нь чамайг одоо сонсож байгаа үеийн найзуудтай тийм гоё аав ээжтэйгээ яавал илүү юм зүйтэй харилцаад тийм сайн харилцаатай байж болох вэ гэдэг дээр зүгээр өөрийнхөө нэг санал зөвлөмжийг хэлээд ингээд хоёулаа дуусгая. За би болохоор ингээд ярилцдаг цагтаа байгаасаа эцэг их хүүхд хоёрын хооронд ярилцдаг тийм цаг байгаасаа сарда 2 удаа ч юм уу нэг юм ярилцаад бүр болохгүй үед мэдээж ингээд анзаардаг шүү дээ. Ингээд эцэг их хүүхдийн харилцаа ингээд бүр ингээд хооронд ямар ч ойлгомжгүй болчиход мэдээж хүн болгон анзаарна шүү дээ. Тухайн үед нь за бүгд нэг ярилцахгүй болохоо болж байгаа юм байна да. Нэг ярилцаад энэ нэг газ шийдчихээ. Одоо ингээд энэ зүйл дээр ингээд нэгдээд яачи юм ойлголттой болчихъя. Тэр тал дээр хүүхдүүдэд юм эцэгтэйгээ ярилцдаг цагтаа болоосаа эцэг эхчүүдэд хүүхдүүдтэйгээ ярилцдаг байгаасаа гэдэг тал дээр зөвлөгөө өгмөр байна. За тэгэхээр баярлалаа. Өнөөдрийн манай хүүхэд мэдээ хөтөлбөрт одоо оролцсон Сонгойрхан дүүргийн ирээдүйн зохицолбор сургуулийн 11 дугаар ангийн сурагч Хүслэн байлаа. Өнөөдөр бид хоёр яг эцэг эхчүүдтэйгээ одоо харилцахад ямар асуудал байдığım болон тэ энэ тал дээр ер нь эцэг эхчүүд юуг анхаарах ёстой вэ гэдэг талаар ярилцлаа. Өнөөдрийн хүүхэд мэдээ хөтөлбөрийн зочны болонтой хамт исэн эрхэм сонсогч та бүхэндээ баярлалаа.